Сайн байцгаана залуучуудаа. Залуу сэрүүлмийн төв төрийн бас байгууллагаас 2023 оноос хойш хэрэгжүүлж буй олон нийтийн үнэлгээний ажлыг өнөөдөр би тайлбарлахаар та бүхэндээ яриад байна. За олон нийтийн үнэлгээ маань бол хэдэн хэвээд авах бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээ авч байгаа хүмүүст зориулсан үнэлгээний ажил юм. Бид нар энэ үйлчилгээг авч үнэлснээрээ авч буй үйлчилгээгээ илүү хүртээмжтэй, ээлтэйгээр улс орон даяараа бид нар ялгуурлан гадуурхал гутаан дөрмжлөхгүйгээр авахд хамгийн том суурь болно гэж бид үзэж байгаа. Ийм учраас та бүхэн олон нийтийн үнэлгээнд идэвхтэй оролцоорой гэж уриалмаар байна. Энэхүү үнэлгээ маань хаана байршиж байгаа вэ? Энэ бол test4up.org байршиж байгаа. Та бүхэн одоо энд ингээд байж байгаачлан юм тайлбарууд байгаа. За үүний доор юу вэ гэхээр эрсдэл бүлгийн хүн амд үзүүлж буй хэдэн хэврийн тусны үйлчлэгээний олон нийтийн үнэлгээ гэсэн юм хэсэг байгаа. За та бүхэн энэ доор нь бол QR код байгаа. За та QR кодон дээр шууд дарангууд асуумж руугаа өсөрч орно. Энэхүүс асуумж нь ямар нэг нэр хаяггүйгээр явагдана. Тийм учраас та бүхэн ямар нэг зүйлээ нуухгүйгээр үүгээр бичиж болно гэсэн. За үйлчлэгээ авахд ноцтой асуудал тулгарсан хэлэх. Энэ маш чухал хэсэг байгаа. За ноцтой асуудал тулгарсан эсэх гэдэг бол бид нарын ялгуурлан гадуурхалтаас ангид байх эрхийг одоо хангахад нөлөөлөх хамгийн том одоо юм мэдээлэл байгаа. Та хэрвээ ямар нэг байдлаар танд ноцтой асуудал тулгарсан гэж үзвэл та энийг хүсвэл бүүлж болно. За энэ нь юу вэ гэхээр энд тусгай бэлтгэгдсэн хүмүүс тантай холбогдож мэдээллийг чи аван араас нь бид нар одоо ноцтой асуудлыг шийдвэрлэх журмынхаа дагуу явж таны өмнөөс одоо бид асуудлыг чинь шийдэхэд туслах болно. Хамтдаа олон нийтийн үнэлгээг бүглэж эрүүл мэндийн авдаг үйлчлэгээ улам илүү их сайжруулцгаая.